Тооны хичээл сурж эхэлмэгц чи дараах тэмдэглэлтэй байнга таарч байгаа бах. 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. 6 дээр нэмэх нь 1 тэнцүү 7. Эсвэл магадгүй 8-аас хасах нь 2 нь тэнцүү 6 гэх мэт. Эдгээр бүх тоонуудыг бодохдоо зүгээр л тэнцүүгийн тэмдэг гэж хэлдэг үү? Алуу 2 дээр нэмэх нь 3 бодоод хариуг нь хэлээрэй. 2 дээр нэмэх нь 3 нь хариу 5, 6 дээр нэмэх нь 1 нь хариу 7, 8-аас хасах нь 2 нь хариу 6. Гэхдээ энэ нь тэмч зөв биш юм. Тэнцүүгийн тэмдгийн зүүн талд байгаа тоонуудын нийлбэр нь тэнцүүгийн тэмдгийн баруун гар талд байгаа тоотой яг ижил учраас үүнийг тэнцүүгийн тэмдгээр илэрхийлж байна. 2 дээр нэмэх нь 3 нь 5-тай ижилхэн. Үүнийг бас өөрөөр бичиж болно. Ингэж бичиж болно. 5 тэнцүү 2 дээр нэмэх нь 3. Мөн ингэж бичиж болно. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 2 дээр нэмэх нь 3. Гол нь бид бодлогын хариултыг олох гээд байгаа бус харин 3 дээр нэмэх нь 2, 2 дээр нэмэх нь 3 нь яг тэнцүү гэдгийг л хэлээд байгаа юм. Энэ хоёр тооны хариуг бид мэдээж тэнцүү 5 гарна. Тэнцүүгийн тэмдгийн хоёр талд нь нэмэх бас хасах үйлдэлч байж болно. 6 дээр нэмэх нь 1 тэнцүү 8-аас хасах нь 1 маань хоёлаа яг тэнцүү. Нийлбэрийн хариу болон ялгуурын хариу нь тэнцүү гэсэн үг. 6 дээр 1-ийг нэмэхэд хэд вэ? Хариу нь 7. Тэгвэл 8-аас 1-ийг хасвал хэд вэ? Хариу нь 7. Тиймээс тэнцүүгийн тэмдэг гэдэг бол зүгээр л нэмэх хасах үйлдэл хий гэсэн үг биш юм. Тэнцүүгийн тэмдгийг зүүн гар талд байгаа тооны хариу баруун гар талд байгаа тоотой яг ижилхэн байдаг. Ингэж ойлгож аваад тэнцүүгийн тэмдэг хэрэглэсэн хідэн тэнцэтгэл бичье. Өөрөөр хэлбэл тэнцүүгийн тэмдэг хэрэглэн зөв хэсгийг нь харъя. Хэрвээ ингэж биччихсэн байвал би энийг уншиж өгөхгүй учир нь шууд ойлгогдчихно. Хэрвээ би ингэж биччихсэн байвал энэ зөв үү? Тэгвэл тэнцүүгийн тэмдгийн зүүн гар талд байгаа тоон 18. Зүүн гар талд байгаа тоон 18, харин баруун гар талд байгаа тоон өөр тоо буюу 81 байна. Тэд солигдсон байна. Эсвэл бид сольчихсан байх. 1 болон 8 энэ тоонууд өөр байрлалтай байна. Энэ бол өөр тоо буюу 81 гэсэн тоо. Тиймээс энэ хоёр тоо хоорондоо тэнцүү биш юм. Энэ тоон буруу байна. Гэхдээ заримдаа магадгүй хоорондоо ижилхэн харагдаж болох хэдий ч энэ хоёр тоо хоорондоо тэнцүү биш юм. 1881-тэй тэнцүү биш. Одоо цааш нь үргэлжлүүлье. Хэрвээ ингэж бичвэл 9-оос хасах нь 3, нэмэх нь 2, хасах нь тэг. Тэнцүү. Тэг дээр нэмэх нь 1, хасах нь 1, нэмэх нь 8 гэвэл зөв үү? За тэгвэл зүүн гар талд байгаа тоог бодож үзье. Хараарай. 9-оос хасах нь 3, хариу 6, нэмэх нь 2 нь хариу 8, хасах нь тэг буюу 8 гарч байна. Тэгвэл би үнийг бодож үзэхэд хариу нь 8 гарсан. Одоо харин баруун гар талд байгаа тоог бодъё. Тэг дээр нэмэх нь 1, хасах нь 1, 1-ээс хасах нь 1 хариу тэг гарах бөгөөд энд нийт 8 байна. За одоо харцгаая. 8 тэнцүү 8 зүв байна. Өөрөөр хэлбэл энэ бичснээр 8 нь 9-оос хасах нь 3, нэмэх нь 2, хасах нь тэг буюу хариу нь 8. Түүнээс гадна энэ бас 8. Дахиад нэг удаа харцгаая. Тэнцүүгийн тэмдгийн зүүн гар талд байгаа тоон баруун гар талд байгаа тоотой яг ижилхэн байдаг. Өөр нэг жишээ харъя. Бидэнд дахиад 2 жишээ байгаа. Хэрэг би ингэ биччихвэл энэ зөв үү? Тэгэхээр магадгүй чиний толгойг эргүүлж ээж магад бид тоо бодохдоо зөвхөн тоонуудыг хооронд нь нэмнэ гэсэн үг биш шүү дээ. Тэг дээр нэмэх нь 1 дээр нэмэх нь тэг хариу нь 1. Тэгэхээр 10 тэнцүү 1 энэ буруу байна. Энэ хоёр та хоорондоо тэнцүү биш. Харин одоо дахиад нэгийг бодъё. 7 дээр нэмэх нь 1 тэнцүү 3 дээр нэмэх нь 4. Энэ тэнцэтгэл зөв үү? За тэгвэл зүүн талд байгаа тоог эхлээд бодъё. 7 дээр нэмэх нь 1 нь хариу нь 8 гарна. 3 дээр нэмэх нь 4 нь хариу нь 7 гарна. Эдгээр тоонуудын нийлбэр нь хоорондоо ижил биш буюу эдгээр тоонууд нь хоорондоо тэнцүү биш гэсэн үг юм.